сайхан санагдал байгаа л да. Их гоё. Ер нь бол нэгэн цагт бид нар тэр нэг айх аюулгүй, цагдаа шорон сэргийлэхгүй, эмч өвчин зовлонгүй, тийм амар амгалан улс орныг байгуулгаад ингээд дэлхийд даяар нөлөөлөж явж исэн гэдэг цаг үеийг ингээд төсөөлөхөөр надад бол үнэхээр гайхалтай санагдаад байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр биднэрт боломж л байна. Юу л байна? Боломж байна. Одоо нээлттэй харилцаад эхэллээ. Тэгэхээр биднэрт нөгөө нуугдаад хадгалсан байгаа тэр их алт эрдэнэс гэдэг юм уу, тэр амин гой чанаруудаа ингэж одоо өөртөөсөө цацруулж түгээх тэр л цаг үе удахгүй ирэх гээд байна л та, тийм ээ. Нэг талаар таныг ингээ ярьжсэн чинь надад их сайхан санагдлаа. Тэгэхээр бид нар энэ нүүдлийн соёл, өв соёл, өвгдийнхөө ухаан бидний ухамсарт болоод ах үед маань нөгөө нэг мэдхгүйгээр суулгацсан байгаа тэр зүйлсүүдээ бид нар одоо илүү их өнгөлж зүлгэж гаргах л үлдээд байна уу даа л гэж бодлоо. Тэгээ яг тэ болж нь болохгүй байна гэд зөндөө юм ярьж байна. Тэгээд надад бол үнэхээр сайхан гоё санагдаад байгаа. Таны нөгөө нэг судалгаа хийгээд ингээд анализ хийгээд ер нь байдал иймэрхүү байна шүү гэд ингэж явж байгаа бол үнэхээр сайхан байна л та. Нэг гаднаас орж ирж байгаа энэ их юмнууд одоо нөгөө нэг нөлөөллүүд байгаад байгаа шүү дээ, тий? Одоо эхлээл үзэл сурталаар нь дамжуулаад, соёл урлагаар нь дамжуулаад, боловсрлоор нь номнол болгоод гээд ингээд нэг бид нар харсаар байгаа юм байгаад ер нь мэдээд байгаа хэрнээсээ ингээ бас нэг үйлдэл хийж чадахгүй л байгаад байна л да. Нэг эн чинь бас нэг нэлээд их хүчтэй байгаад байна, тийм ээ. Тэгэхээр тэгээд энэ дээр бид нар хамгийн нэгдүгээрт одоо яг ямар алхам хийвэл илүү одоо энийг сааруулах гэдэг юм уу? Зүгээр шууд ингээд одоо ууралж уцаалаа талбай дээр гарч хашгираад ч гэдэг юм уу? Ингэж бол болохгүй байна, тийм ээ. Ер нь бид нар энийг илүү гоё өвгдийнхөө ухаанаас суралцаад арга ивээр зайл одоо юу гэдгийг суу зайл гэж яриад байгаа шүү дээ өвгдийнхээр бол тэр зүйлийг бид нар ямар аргаар их гоё соёлтой боловсон одоо гоё хийх юм те энэ өөрчлөлтийг тэр өөрөөр хэлэх юм бол нөгөө мэдээж одоо юу гэдэг нөлөөллийн технологи гэж ярьдаг л да. Нөлөөллийн арга зүй. Өөрөөр хэлбэл нөлөөллийн технологид энэ асар нарийн технологи дэлхийд даяар хөгжсөн тийм. Энийг бол одоо сүүлийн одоо энэ технологи маань одоо ер нь хүн төрөлхтөн үүснээс хойш л яах нь хүчтэй хүчгүй гэж хоёр багтчихсан тийм. Тэгэхээр хүчтэй нь яах нь хүчгүйгээ одоо эзэлж тийм. Хүчгүй нь яах нь устгахын тулд тэр хүчийг давахын тулд илүү одоо юу гэдэг тэр эсвэгөөцөхөд арга зүй суралцах гэдэг ч юм уу да тийм. Тэгэхээр энэ хүн төрөлхтөн ерөөсө хүчтэй хүчгүй гэсэн хоёр ангилд одоо энэ хоёрын сөргөлдөөн дээр одоо оршиж ирлээ л дээ. Тэгэхээр хүчтэй улсууд нь мөнхийн хүчтэй байхгүй, хүчгүүнүүд нь бас мөнхийн хүчгүй байхгүй. Гэхдээ энэ дотор бол яг нь аливаа амиг урт хугацаанд одоо юу гэдэг оюун санааныхын хувьд оршихуйн хувьд те одоо илүү давмгайлж одоо даарж их юм уу да те өөрийнх нь нөлөөллийг тогтоож оршин тогтнодог тийм арга зүй одоо 15 дугаар зуунаас хойш дэлхийд тархлаа л да. Яг 15 дугаар хойш гэж тийм ээ. Ер нь бол Чингис хааны одоо агуу мөн чанар юу вэ гэхээр бид 13-аас 15 дугаар зууны хооронд их Монгол ус байсан үед те энэ Аз, Европ те энэ одоо бүхэл хүн төрөлхтнийг их таймдаар зэрэгцэн орших их амар амгалан их засгийг тогтоосон байна л да. Тэрний дараагаар яах нь улс үндэстнүүд хоорондоо бие бинийгээ таньж те одоо дээр үед бол одоо Европоор Азаараа Америкаар л байлаа шүү дээ тийм 13 дугаар зуунаас өмнө. Гэтэл нөгөө хүмүүс инх таймнаар зэрэгцэн оршоод тогтхолоор яах нь тэр хөгжил гэж бий болж байгаа юм л доо. Яг бол дайн дэдин гэдэг чинь хөгжлийг бий болгохгүй бүхэн гацаад байх юм те. За тэгээ Чингис хаан ямар гайхалтай өөрчлөлтийг хийсэн бэ гэдгийг ойлгохын тулд маш энгийн нэг жишээгээр хэлээ л да. За одоо бид нар Модон хаан гинөө тийм ээ одоо сайн мэдгээрээ те хүн гөрний үе гэж ярих юм бол те тэнд чинь ном сум сэлмээр байлтчихлээ шүү дээ те. За тэгээ хүн гөрнөөс хойш ойролцоогоор 2500 жил ч юм уу хэдэж байдаг мэдгүй те 2000 жил ч юм уу өнгөрөөд тэр үед одоо яг Чингис хааны үе буюу одоо бидний мэдэр 13 дугаар зуунд очиход бас л адилхан ном сумаар байлтчихсан. Өөрөөр хэлбэл 5000 жилийн өмнө ном сумаар байлжсэн бол 13 дугаар зуунд ч ном сумаар байлжсэн шүү дээ. Гэтэл тэр 5000 жилийн хугацаанд хүн төрөлх ном сумнаасаа буу зэвсэг одоо юу гэдэг сансар хөтлөх шөгжөөг бол авцдаг. Яг л нэг төмөрийг сэлэн болгоод ном сумаар байлал тэр олон жил болсон мөртлөнгөө юу ч өөрчлөлтөө мөртлөнгөө ягаад Чингис хааны те 13 дугаар зуунаас хойш 13-15 дугаар зуун энэ өсрөнгөө хөгжил болоо. За одоо Европын түүхэнд бол Европын дундад зууны түүхийг бол сэргэн мандалтын түүх гэж хэлдэг шүү дээ. Тэгээ соёл бодлого
маш огцом хөгжлөө шүү дээ. Тэгээд 50000 жил ном сумаар байлцсан мөртлөнгөө Чингис хааны бий болгосон их Монгол улсаас хойш эн чинь өөрөө 500 жилийн дотор өөрөөр 15 дугаар зуунаас 20 дугаар зуун гэхэд ямар хөгжил гарсан байна те. Төсөөлөшгүй хөгжил байгаа ч тийм. Сүүлийн 50000 жил хүндрэлт магадгүй 100000 жил 20000 жилтэй ингэж өсрөнгөө хөгжөөгөө Чингис хааны байгуулсан их амаргалан буюу их засгийн дараа хүндрэлт ийм өсрөнгөө хөгжиж байна л доо. Англиар чи эн чинь юу хэлээд тэгэхээр Чингис хаан маань яг нь энэ их таймнаар зэрэгцэн орших гэдэг юмыг зүгээр нэг тунхаглал үг биш боддоор хийж чадсан. За тэгээд ялангуяа одоо хүндрэлтний хөгжлийг одоо барууны одоо грек ромын те одоо шинжлэх ухааны хөгжлөөр томьёолоод байдаг. Тэд нар тэгээ яагаад хөгжихгүй вэ? Инглиар 13 дугаар зууныг харахаар өнөөдөр нөгөө 13 дугаар зуунд бас Чингис хааны эсрэг бас нэг одоо гайхамшигтай бол 3 шашны ертөнцийг яг нэгэн дор их таймнаар зэрэгцэн оршуулж чадсан. Тэрнээс өмнө гэхэлэр чи нөгөө одоо юу гэдэг загалмаатны дайн гинөө те одоо христианосын буюу загалмаатны дайн гал европчууд нь араб руугаа байлтал арабууд нь ариун жихад гал те одоо юу гэдэг бас л одоо юуны дайн гал одоо европчуудгаа байлтал буддын шашин дунгууд бас шамбалын дайн гал те бас л ингээд ягаад бол шашин шашнаараа хуваагдаад тэр эвлэрч нэг юм дээр очиж чадахгүй үед яах нь ингээд би энийг байлдаад тахлаар хөгжиж өгөхгүйсэн байна л да. Ингээд загалмаатны дайнгал байнгал арабуудтай байлдаад байсан чинь одоо тэнд Чингис хаан их засгийг тогтоогоод арабад Илхаадын улс те Европод одоо юу гэдэг алтан орд одоо хойнууд Юангур ингээд одоо хааны үр ач нар те Чингис хааны их зарилгыг биелүүлээд их амар амгалан бий болгоцсон чинь байлдгаа болцсон чинь европчуудад яах нь хөгжих боломж гарч ирж байна. Тэгэхгүй бол нөгөө юу гэдэг загалмаатны дайнгал нөгөө те лалынхны эсрэг байлдаал нөгөө дул цариу байлдаал хамаг мөнгөнд тийш яваад байсан чинь яах нь хөгжих боломж олдохгүй шүү дээ энэ байлдаад. Гэтэл нөгөө арабын ертөнцөд Илхаадын улс буюу ингээд одоо мусульманы ертөнцийг яах нь их засгийн доор ингээд тогтоочихлоор европч айх юм болчих жоох. Яг одоо байнга байлдах шаардлагагүй болсон ч яахсан. Нөгөөдөл чинь тэр үед нөгөө одоо юу гэдэг далаан тээвэр одоо шинэ газар нээх гэж те эн чинь нээгдэж ээж те шинжлэх ухаанч хөгжиж иж яасан бэ? Хөгжиж өнөөдрийн одоо энэ технологийн эрүү үе эхэлж шүү дээ. Технологийн хөгжлийн эрүү эхэлж байна. Тэгэхээр чинь энэ технологийн эрүү үеийг чинь те бий болгосон үндсийг хэн тавьсан бол Чингис хаан тавьсан те. Энэ агуу их Монгол улсыг их амар амгалан тогтоосонгоор Чингис хаан агуу мөн чанар. За ингээд энэ бий болсны дараа сүүлийн 500 жилийн одоо хөгжилдөө Европын улс хөгжөөд ялангуяа Америк ТV гэжлээд те Африк тэгээд дээрэс нь энд гэдэг хэслээд асар их мөнгөтэй болсон ч яах нь. Тэд нар нөгөө мөнгөн дээр суурилсан засаглалын тогтолцоо бий болж байна л да. Тэгэхээр мөнгөн дээр суурилсан засаглалын тогтолцоо чинь нөгөө яах нь тэр мөнгөн дээр суурилсан засгаа хамгаалахын тулд энэ эрх мэдлийг хадгалахын тулд нөгөө колони улсуудын хооронд нь хагаралтуулах, байлдуулах, үзэн ядалтуулах те одоо манай хэрлэг жалга дуугаар хуваалцууд байлдуулдаг болгож иж удаан хугацаанд ноёрлоод тогтолж байгаа юм л да. Энэ нь өөрөө одоо 15 дугаар зуунаас хойш те одоо Америк ТV эзэснээс хойш яах нь энэ технологи маш үр дүнтэй. Энэ технологич одоо орчин үеийнхөө технологийн өндөр одоо төвшөнд бол сүүлийн 500 жилийн хугацаанд хүрлээ шүү дээ. Эндээс юу ойлгосон бэ гэхээр улс орныг эзлээд хэрэггүй юм байна. Тийм ээ? Тэр одоо Африк тип байна уу, Америк байна уу, хаан ч юм уу те. Тэр уугуул иргэдийн хооронд нь зөрчилжүүд дайсагчуд байлдуулсаргаад нөгөөд бол би энэ устгаа дуусангууд эзэн сууж болдгийг Америкийн юун дээр туршицсан улс байна дээ. Америкийн тэр одоо уугуул иргэд гэдэг чинь индианчууд шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр индианчууд яа. Тэд нар одоо юу гэдэг гурван Делавар гэдэг одоо юу гэдэг нөгөө юу гэдэг утга уугаар хуваагдаж хоорондоо байлдаад байсан чинь нөгөө ирчүүлийн хооронд нь байлдуулж хороож яхад тийм ээ. Яах нь. Тэрний дараа нөгөө эзлээд орж ирснийхаа дараа яах нь Америкт улсаа байгуулчаад тэрний дараа бүр хууль гаргаж байгаа индианчууд чинь Монгол устгалаа шүү дээ. Сүүлийн 500 жилийн хугацаанд 100 сая гаруй индианчуудыг устгасан тийм. Энэ бол дэлхийн түвшинд хамгийн том одоо геноцид юм да. Нэг үндэстэн тийм. Бүгд бүтэн твд тийм. Хойд Америкийн төв тэр чигээр нь тэр уугуул иргэдийг устгаж шүү дээ. Гэжээш нөгөө юу гэдэг цагаач хийсэн хүмүүс эзэн суучаад одоо бид Америкээр ингээд байгаа юм. Тэгэхээр эдгээр чинь юу вэ? Нөгөө хүмүүсүүдийн тэ хооронд нь байлдуулж тэ тэрний дараа устгахад тэг бүр ингээд нэг устж өгөхгүй болохоор тэд нар яасан бэ гэхээр хойд Америкийн бизон гэдэг одоо өхөр байна да тэ өхрүүдийн нөгөө олон устгасан байна. Тэгжээж энэ олон индиан иргэдүүд чинь устгалаа шүү дээ. Яг л ирчүүдийн алаад яагаад устж өгөхгүй болохоор үн чинь хүнс тэжээлийн устгахгүй болохгүй мэн гэдэг тэр хүү олноор хэдэн саяар энэ хойд Америкийн бизон гэх тэ тэр өхрүүд нь устгаж иж
Ингэж тэр нөгөө хойд Америк индианчуудыг хумарлан устгасан те. Инглиш өөрөө технологи болоо те эндээ амтшаад ирэхлээр яах нь. Эн чинь өөрөө хэм л яах нь. Хаа байсан энтэгтэй англи гэдэг жижигхэн арал те энтгийг 200 жил засаглахдаа яаж засагласан. Нөгөө шашин хоорондын зөрчилтэй нийгмийн давхаргуудын зөрчил хооронд нь зөрчилдөд байлдууд ингэх замаар яах нь 200 гаруй жил засагласан. А энэ чинь өөрөө орчин үеийн одоо техник технологийн хөгжилтэй уялдаад яах нь. Тэр усыг эзэлж яах юм бэ? Би тэр технологи оруулаад, би тэр үзэл сурталаа оруулаад, тэр идеологийн нөлөөлөл бий болгоо соёл урлагаар нь дамжаад хуулийн гартаа оруулчих чинь те. Хуулийн гартаа оруулсан сонгуулийн гартаа оруулчих чинь. Сонгуулийн гартаа оруулах хэрэгтэй чинь засаглалын гартаа оруулчих жоох. Тэгэхээр ямар ч улсыг тийм ээ юу гэдэг хууль, сонгууль, засаглал гурвын гартаа оруулсан байхад ямар ч улсыг өөрийн дураараа хөдөлгөх нь. Тэгэхээр чинь энэ нөлөөлийн технологи гэдэг чинь те хүний сэтгэл зүй, хүний мөн чанарт одоо үзэл суртал, соёл урлагаар нөлөөлж тэр нийгэмд байгаа ер нь бол одоо социопат шинжтэй гэж хэлдэг л да. Социопат шинж гэдэг маань юу вэ гэхээр нийгэмдээ эдэж чадаагүй, үндэснээ үзэн яддаг те. Тухайн нийгэмд мөн чанар олж чадаагүй тэр одоо тийм хүмүүсүүдийг гадны дэмжлэгээр тийм дэмжиж гаргаж ирж яах нь. Тэгээ нэгэн тэр чинь нийгэмдээ эдэж чадаагүй, үндэснээ үзэн яддаг хүний чинь тэр үндэснийхэн дээр гаргачихлаар яадаг. Тэр үндэсний юмын чинээ жишимчгүй дарлагын дарж устгаж яах нь. Яг л тэр нийгэмдэг эдэж чадаагүй нэг социопат тийм. За тэгэхээр ийм хүмүүсийг хэн гаргаж ирдэг вэ гэхээр Америкийн технологийн ерөнхий газрын дэргэд Office of Technical Services гэж байдаг. Энэ бол яг нь техник үйлчлэгээний одоо газар гэж тийм. Тэгэхээр тэр техник үйлчлэгээний газар гэдэг нэрнээр ямар хүмүүс байдаг вэ гэхээр мэргэжлийн сэтгэл зүйчид байдаг. Одоо applied psychology гэж тийм. Өөрөөр хэлбэл хэрэглээний сэтгэл зүй гэж ойлголоо. Тэгэхээр хэрэглээний сэтгэл зүйчид яах нь. Бид нар ч ийм ажил хийдэг юм л да. За тэгээд тэнд ажилладаг одоо мэргэжлийн сэтгэл зүйчдийг magician буюу ич хитэн гэдэг. Яагаад ич хитэн гэж? Ямар ч буу зэвсгмээс юу ч хэрэггүй. Тухайн нийгмийн те оюун санааг те оюун санааны цөм гэж хэлэгдэх хүмүүс тухайн нийгэмдээ эдэж чаддаггүй. Тэр нийгмийн одоо юу гэдэг нийгмийн үзэн яддаг. Одоо хамгийн ачаа дорой сул дорой чанартай нэг тэр нийгмийн орой дээд нь гаргахад л тэр улсыг сүтгэх шиг амрах байна. Инглиш тэр мэргэжлийн сэтгэл зүйчид гэдэг чинь яг тухайн одоо тэр ямар улс Африк байна уу, Америк байна уу, Аз байна уу те тэр нийгмийн хамгийн хог шаар тухайн үндэстнийхээ хамгийн адгийн шаар улсуудын яг нь тэг одоо технологи мөнгөний хүчин зүйлсээр яг нь тэр үндэстнийг дээр нь гаргахад л тэгэл болно. Тэгэхээр социопат гэдэг нийгэмдээ эдэж чаддгүй, нийгмээ үзэн яддаг тийм хүмүүсүүдийг төр засгийн удирдлагын орой дээр нь гаргачлаар тэд нар чи яах нь. Тэгэж та ямар ч хайрлах сэтгүүр өөрийнхөө үндэстнийг устгадаг. За нөгөө талаас энэ социопат шинж дээр нэг тийм судалж яхад ийм шинж гарч иж байгаа юм л да. Ийм хүмүүст хайрлах сэтгэл байдаг гэж. Үнийг өрөвдөх сэтгэл байдаг. Тийм болохоор тийм зоригтойгоор тэр аюултай бодлогыг хийдэг. Монгол хүний чинь гол мөн чанар бол хүнийг хайрлах юм шүү дээ. За гуравт нь социопат шинж дээр бас нэг сонин шинж байдаг нь хүн ингээд ойлголцъё те зөвшөлчөөгөө гээд очихлоор бууж өгсөн хүн болгоныгоо жинхэнэ устгадаг, даардаг тийм сонир. Уул нь бол хүн зөвшөлцөө ойлгоцох монголчуудын гол чанар чинь зөвшөлцөх, ойлголцох те өчрөө олцох шүү дээ. Социопат шинжтэй хүн бол яах нь. За ойлгоцоогээд ирэхлээр ойнхоо ялагдсан гэж үзээд яах нь тэр хүнээ устгадаг. Тэр нөгөө сэтгэл зүйн юм гаж сохог гэж юм байна шүү дээ. Тэгэхээр тийм сэтгцийн өвчтэй гэмээр гаж сохогтой те нийгэмтэйгээ эдэж чадаагүй хүнийг олж те тухайн нийгмийн оройн дэд удирдлагын оройн төвшөнд гаргахыг л тэр нөлөөлийн технологи гэдэг юм байна. За ингээд үүнийхээ дагуу улс үндэстнийхэн тэр хууль тийм ээ сонгууль засаглал гурыг л гартаа авчихсан байна. Ямар ч улсыг бол дураараа удирдах. Тэгэхээр бид анх 92 онд одоо баталсан үндсэн хуулиа тэр үед мэдээж одоо энэ хуулийг баталж ирсэн муу юм бодож хэлээг болох л хийгээг баг. Гэхдээ нэг тийм одоо барууны үг байт юм л да. Тамд хүрэх замыг те сайхан сэтгэлээр зассан байдаг гэж. Одоо сайхан санаачлал гэх юм уу тийм ээ. Хүн өнөөдөр 92 онд одоо энэ хуулийг баталж ирсэн хуульчид болохоор мэдээж Монгол улсаас шилжилтийн үед сайхан болгоё гэдэг одоо хууль баталсан баг тийм. Гэхдээ тэр сайхан сэтгэлээрээ тэд нар Монгол улсыг том руу хүрэх замыг засаж байгаа байхгүй. Яг л тэр хуулийг мэдэхгүй, хуулийн мөн чанарыг ойлгоогүй. Ерөөсөө ер нь бол одоо судлаачдын дунд ийм үг байдаг л да. Тэр ямар үг байдаг гэхээр нөгөө хуульч хүн хуулийг болтгоо мó гэж одоо алтан дүрм байдаг. Хуулийг бол тэр Сэхэтэн, Гэгэнтэн, Эрдэмтэд гэгэрсэн улсууд Эрдэмтэд хийдэг тийм. А хуульч хүн тэр хуулийн хэлэнд оруулах хэрэгтэй гэж. Гэтэл хуульч хүнээр үндсэн хууль хийлгэж болохгүй гэж.
бусад хуулийг хийлгэж болно. Тэгэл үндсэн хуулийг хууль чинээр хийлгэж болохгүй гэсэн тийм дүрэн байдсан байна л да. Бид ягаад ч 92 оны үндсэн хуулийг хууль чинээр хийлгэхтэй. Яг бол хууль чин гэдэг чинь штамп суудсан байдаг чи. Хуулийн юмар л харна. Гэтэл улс орны түүхээ мэдхгүй, тэ иргэн шил гэж мэдхгүй, геополитик, аюулгүй байдал, тэ түүх Монгол гэдэг мөн чанараа мэдхгүй жирийн хуульч чинь тэр хуулийн хилэндээ захирагдаад хийцэн чинь тэр нь юу вэ? Тэр нь өөрөө Монгол улсыг хамгаалах мөн чанарт үйлчилсэн хууль биш. Тэр хуулинд үйлчилсэн. Хуулийн тэр заалтанд үйлчилсэн. Гэтэл хуулийн заалт нь Монголын эрх ашигын эсрэг чиглэсэн заалтууд байна уу? Монголын эрх ашигыг хамгаалах чиглэсэн заалтууд гэдгийг мэдээгүй. Зүгээр л одоо юу гэдэг нь те. Бид нар үндсэн хуулинд татгал тусгаар тогтносон те. Монгол улс гэдэг нь тусгаар тогтносон бүгд найрамд тус гэдэг юу гэдэг сайхан өгнөд орцсон. Хуульчин болохоор энэ түүхэн хувьслыг мэдхгүй. Монгол өв уламжлаа мэдхгүй үндсэн хуулиана гэдэг чинь юм. Энэ үчи өөрөө энэ баталсан хууль чинь цаг хугацааны уртад Монголын оршихуй үнцийг хамгаалах уу чадахгүй гэдгийг тэр чухал өнцгөө барьж хийгээгүй гол учир байна. За тэгээ манай хүн маш олон хуульчид хууль ингээд заасан гэдэг өнгөрөөд байдаг. Тэр хуулийг босруулсан хүмүүс те энэ Монголын эрх ашиг нийцэж чинь үгүй гэдгээ тогтоох биш. Зүр хууль хийх төлөө хуульч тэгсэн мөртлөнгөө юугаар огт бэлтгэдэггүй хүмүүстэй 4 жилийн дотор их хурлд очиж хууль батлна гэдэг чинь Монголын хувьцаагаар тоглохын зомдон багхгүй. Тэр нь бэлтгэдэггүй юу ч мэдэхгүй хүмүүстэй их хурлд очиод мэдэхгүй нэр хууль хийлгэнэ гэдэг чинь төрийнх нь гадныхны гол хүсэж байгаа юм тэр баг. Даадгаа нөгөө мэдэхгүй хүн нөгөө ч мэдэхгүй болохоор гаднаас нөгөө заавар зөвшөлгөө нөгөөд бол энэ та нарт ашигтай шүү гэж хэлэнгүүт тэр нь ашигтай гэж ойлгоод хийсэн дандаа бидний эсрэг байна л да. Өөрөөр хэлэх юм бол энэ 92 оноос эхлээд парламентын одоо энэ сонгуул энэ парламентыг харахад манайх нэг л юм дээр одоо ижилхэн зүй төгтөл. Тэр юу вэ гэхээр бид нар сүрлийн стандартыг хөгжлийн стандарт гэдээ ойлгочихжээ. Тэр хууль босруулж байгаа хүмүүс чинь нөгөө сүрлийн стандарт хөгжлийн стандарт гэж ойлгоод нэг хуулийг батлаад байдаг. Гэтэл чи сүрлийн стандарт байхгүй. Тэгэхээр нэгэнд бид өөрсдөө сүрлийн стандарт хөгжлийн стандарт гэж хуульчилчихлаар нөгөө хуульчид нь болохоор энэ хуулийн дагуу ажиллахлаар бид өөрийнхөө гараар улс орноос сүдэгчих юм л да. Ингээд бид өөрсдөө гараар улс орноос сүдэгчихлээр чинь сүүлд нь хинч буруудахгүй. Яг бол бид өөрсдөө сүрлийн хуулийг баталсан. Тэр баталсан сүрлийн хуулиа бид нар өөрсдөө хүчээр тэ улс орноор мөрдүүлж тэ дарамтлжээж одоо юу гэдэг ингэж шахчихж хэрэгжүүлсэн. Гэтэл сүрлийн стандарт хөгжлийн стандарт гэдээ ойлгочихлоор л яах нь вэ? Тэ бид нар өнөөдөр хөгжиж гин гэдэг нь улс орноос үйлчилж байгаа. Ийм болохоор энэ хүмүүсүүд чинь энийг ойлгуулахдаа янз бүрийн одоо юу гэдэг гипноз янз бүрийн хэрэгэлдэг юм аа. Одоо орчин одоо нөлөөлийн технологийн нэг том хэрэгсэл бол NLP гэж юм байна те. Энэ бол Neuro Linguistic Program гэж те. Neuro гэдэг чинь уурах тарих, linguist гэдэг чинь хэлээрээ програм. Тэгэхээр тухайн уурах тарих хэл яриахад нөлөөлөх гэж те. Тэгэл одоо манай улс төрч чинь өөрсдөө нөгөө юм мэдэхгүй баахан юм мэдэхгүй нэг л их хурл гаргаад байхад л энэ нь өөрөө улс орны түүхийн зонд те. Мэдэхгүй хүн чинь мэдхгүй гарчаад юм мэдэхлээр гадны зөвлөгөөд үрж ирээд сүрлийн стандартын ингүүл танах хөгжихийн шүү гэхээр би мундаг хөгжлийн стандарт хуулчилчлаа би мундаг мэдлээ гэдсэн чинь тэр нь өөрөө богино хугацаанд харахад аюул мэддэгдэхгүй 10-20 жилийн уртад аюул мэдэрдэг болохоор нөгөө худлаа гэдгийг мэдгээд 20 жил болоход хамаг баялгаа алдчихж байгаа байхгүй. Худлаа гэдгийг мэдхүйд бид хамаг хөгжих боломжоо алдаж байна. Хамаг баялгаа алдаж байна. Бид нар өнөөдөр өөрсдөө ирээдүг алдаж байгаа. Тэгэнгүүт чинь тэр 20 жилийн хугацаанд бас дахиад нэг мэдэхгүй парламентын 4 жилиг дараагийн мэдэхгүй хүмүүсүүд ингэж гарч ингээд залгамжлсаар л яах нь нөгөө мэдэхгүй залгамжлах те ёс зүйгүй залгамжлах те хариуцлагагүй залгамжлаад тахлаар тийм л одоо тогтолцоог болж байгаа. Ингээхээр бид өнөөдөр нөлөөлийн технологи гэж бид нар ярихдаа энэ технологийн яг юу нь яаж нөлөөлөд бид ийм болчих вэ гэдэг дахиад нэг хүчин шалтгааныг хөөхгүй байна л да. Ингээд ирэхлээр бид өнөөдрийн тогтолцоо гэдэг чинь өөрөө 92 оноос эхлээд яг ямар байдал үүсч байна. Монголын хувь зайны нөхцөлийг ойлгоход бол яг 90 оноос эхлээд өнөөдөр 2020 35 жил нэг бүрчлэн тэр цаг үе мөчлөхөөр нэг нарийн оншилж үзэх хэрэгтэй. Тэр оншилж үзээгүй тохиолдолд хаанаас нь юу яасан гэдэг нөгөө эвдэрл гажтай сог юм учрын олчтой. Тэгээд дараа нь бид нар ингээд манай залуу үе бол эх орноо бододгоо те хамаагүй гадны юмд орсон гэдэг. Залуу үе буруудаж болохгүй. Тэдний буруу биш. Ахмад үе буруутгаж болохгүй. Нэг л цаг үе тийм байгаа. Яг бол буруутгалын замаар хувь зайны төлөө явдаг юм л да. Нэг л энэ бидний түүх алдаатай оноотой ч. Харин эндээсээ бид нар суралцаад те эндээс би юу ухаарсан бэ? Бид юу ухаарсан бэ? Ухаарсан юм а те дараагийн улс орны ирээдүйд зориулахад л одоо юу гэдэг
Монгол хүний одоо мөн чанар байгаа юм л да. Тэрийг хэн нэгний хойноос одоо хулгайч нохоо хүнийг шүүхэж багш нар маань хэлдэг. Хүнийг шүүх нь Тэнгэрийн асуудал болохоос бидний асуудал биш гэж ингэж зааж ирсэн. Гэхдээ тэргүй гисгэгт хүнээр гим хэлнэ гэж үг байдаг. Тэрнтэй адилхан тэр гисгэгт тэр бол бидний асуудал ш. Бид хамгийн гол нь цаашдаа Монгол хувьцааг яаж авч явах вэ гэдэгт төлөх ёстой болохоос тэгэл хүний одоо юу гэдэг нь бөөс хуурс төөж байгаа юм шиг тэр үед чи буруудаа гэдэгт бүтэхгүй. Ер нь буруу болгоны хүүхэд буруу болгоны хойноос тэмцэлдэл хүнийг одоо юу гэдэг нь буруу гэж одоо дайраад нөгөө амжилт болохгүй л. Тэгтээ тэргүй өөр замаар болно. Өөр замаар явсан. Тэр ирээдүйг хот хийсэн текст. Өөр юм төгтөр тэр. Тэгвэл жингийн цаваа явж ил байдаг, жингийн уцчил байдаг гэдэг шиг тэгээд нэгэнт л юм өөрчлөж байгаа юм бол тэр шүүгээл, шүүмжлээл хэлсэнгээр өөрчлөгдөхгүй л дээ. Айны өөрчлөх нь зөв гэж бодсон. Зөв гэдгээ зөв томьёолцсон, тодорхойлцсон бол тэрний төлөө явж байгаа хүмүүс нэгдэл ус орноо тий шин зам руу гарах нь чухал болохоос ингээд сайн мөгтэй ингээд хэлж модалцсангаар амжилт болохгүй гэсэн байна. Нөгөө талаас энэ юу гэдэг нөлөөлийн технологи те энэ нөлөөлийн технологийн нэг аюултай одоо юу гэдэг нийгмийн чиг хандлага гэхэлэр юу вэ? Чи өнөөдөр одоо эрх мэдэл хүрсний дараа ямиг зас гэдэг худлаа хандлага байна. Чи ямар ч аргаар хамаагүй эрх мэдэл хүрээ. Чи бохор бузар аргаар явсан ч хамаагүй зүү аргаар явсан ч эрх мэдэл хүрчээ дараа нь зас гэж. Гэтэл тэр замналан те нэгэнд одоо бузартаа тэр эрх мэдэл хүрсэнд бузартаа цөвдөж очихлоо. Тэрэндээ баригдаад ус орн өөрчилж чадахгүй болчиход байгаа юм л да. Тэгэхээр энэ ус орныг өөрчлөе гэвэл нөгөө хүмүүс зорилготой хүрэхэд бол зорилготой хүрэх хамгийн хурдан зам нь одоо мөнгө гэж бодогдоод байна шүү дээ. Тэгэхээр мөнгөн дээр болсон юм хязгаарч нөгөө бат бөх байж чадахгүй. Мөнгөн дээр Монголын хувьцааг мөн чанар дээр босгох нь чухал болохоос бид дандаа мөнгөн дээр эрх ашиг дээр эрх мэдэл дээр босгох гэдэг. Тэгвэл энэ урт хугацааны байж чадахгүй. Мөнгөн дээр шарын мөн чанар дээр босгох ёстой. Нөгөө талаас мөн чанар чинь бидний өвгдийн эзэн мог Чингис хааны сургаал дээр тогтолж байгаа юм л доо. Юу вэ гэхээр сайн хуулийг мааргаар хийхгүй гэж. Яг гэвэл тэр бид нар сайн хуулийг мааргаар хийхгүй гэж Чингис хааны зарлиг зөрчөөд явах юм бол яах нь вэ? Сайн хуулийг мааргаар хийх юм бол бид нар юу гэдэг энэ нийгмийн одоо юу гэдэг чөтгөр гэж муулаад байгаа хүмүүсүүдтэй бид адилхан бол. Хүн өш хонцонгийн замаар явах те. Эсвэл юу гэдэг ёс зүйн замаар явах те. Эсвэл ямарваа нэгэн юмыг үзэн ядах замаар явах юм бол энэ амжилтанд хүрэхгүй. Ямар нэгэн байдлаар хүн хичнээн өөр чинь муу юм хийсэн ч сайн хийсэн ч Монголын хувьцааны замаар явж байгаа үзэн ядал гэдэг юм бол өөрөөсөө болон энэ өөрийнхөө байгаль орон засаг хаях хэрэгтэй. Үзэн ядал байгаа газар Монголын төлөө гэж бүрдэхгүй. Тэгэхээр чамд муу юм уу яано бид нар хэлсэн шүү дээ. Хүнийг шүүх нь бол бидний асуудал биш ээ. Эрхийг тэнгэр мэднэ гэдэгтэй адилхан. Хамгийн гол нь Монголын төлөө явж байгаа ямар ч тохиолдолд хүнийг үзэн ядах юм дээр суурж болохгүй. Харанхуй мох дээр суурж болохгүй. Тийм үү? Ёс бус юм дээр суурж болохгүй. Ингээд ирэхлээр Чингис хааны хэлдгээр сайн хуулийг муу аргаар хийхгүй гэдэгтэй адилхан Монголын хувьцааны замыг муу аргаар явуулж болохгүй. Бузар хүн муу хүн гинүүд муу аргаар явах нь тэдний мөн чанар байдаг бол монголчууд өөрийнхөө ёсоор өвгдийнхаа тэр зарлиг ёсоор дагаж иж хувьцаанд эзэн болох нь монголчуудын ёс. Ийм учраас энэ нөлөөлийн технологиг те одоо нөгөө агуу Альберт Эйнштейн те эрдэмтний министр ямар замаар бий болсон тийм замаар засахгүй гэдэг чинь багхгүй. Нэгэнт энэ хулгайн замаар бий болсон хулгайн замаар засахгүй. Харанхуй мохгийн замаар бий болсон харанхуй мохгаар засахгүй. Тийм ээ? Их орноо худалдаж ард олноо зовоосон замаар бий болсон юм тэр замаар засахгүй. Ийм бол маргаар их гэдэг шиг хүнийг үзэн ядаж те хүнтэй одоо муулж одоо ингэж дайрцаж явах замаар биш. Харин эсэргээр EV-ийн замаар. Өнөөдөр бид өөрөөсөө нөлөөлийн технологийн хамгийн гол аюултай юм бол EV гэвддэг. Чи мундаг чи чадна гэд нэг хүнд хэлэхгүй нөгөө хүнд нь очиж чи мундаг чи чадна гэхэлэр хоёулаа чаддаг гэд болчих хоёулаа хоорондоо тэмцэлдэг нэ. Миний зөв гэж те. Нөгөө 9-6-гийн онгой байдаг штэ. Энтэй талаас нь харж байгаа 6 хараад байдаг, нөгөө талаас нь 9 харж байгаа 9-ыг хараад байдаг. Аль аль нь зөв байдаг. Тэгэхээр ийм балиар юм хөндөгчдөг. Нөгөө талаас манай монголчууд одоо юу гэдэг нь дандаа юм өмцөн өгдөг. Цулаар нь цогцоор юм биш те. Жишээлбэл нэг хүнд дандаа зүрх сайн байхын тухай яриад өгч. Нөгөөдөгт нь бөөр ярьчихна. Тэнгүүд хичнээн зөв ярьж байгаа мөртлөө нэг нь зүрх чухал гэж зүрхийг хийн гэдэг, нөгөөд нь бөөр чухал гэж бөөр хийн гэдэг. Ингээд өөрөөрөндөө зөв юмар нь хүртэл зөргөлдүүлж болдог. Гэтэл зүүн нь бол энэ өөр уушиг таван цул гэдэг бүгд л хэрэгтэй байхгүй. Энийг илүүж өстой болохоос те нэгэн цулаар нь авч өстой болохоос энэ илүү гэж болохгүй. Манай монголчууд чинь өв соёл дээрээ ч гэсэнтэй те нэг сурсан мэдсэн юм миний өмч гэдэг ингээд авчдаг. Миний өмч болохоор минийх гэдэг. Гэтэл тэр хүний өмч юм бол тэр хүн зохиосон юм уу?
Гэтэл бид нар дандаа өг дээдсийнхаа уламжлалаар ирсэн юм их те. Одоо юу гэдэг тэрэндээ суурж жоохон ухаарч тэрийг одоо орчин үеийн оюуны өмч гэнэ хувийн өмч гэнэ өмчлөх гээд байдаг. Энэ монголчуудын оюун санаа нэгт өмчлөх боломжгүй. Энийхтэй хэн нэгэн эзэмших боломжгүй. Энэ тэгтээ тэргүүл яг нь олон мянган жилийн хугацаанд жам ёсоор бий болсон юм. Энэ модны өв боломжтой. А энийг хамтраад те эвлүүлээд аваад явах нь монгол хүний мөн чанар болохоос өө би энэ мундаг юм эзэмсэн чи эзэмсэн гэд мөргөлдүүлэхлээр бид нар тэр нөлөөлийн технологид орчод байна л да. А ингээд нөлөөлийн технологид орчихлоор EV болж чадахгүй. EV болж чадахгүй юм нэгдэл бий болохгүй газар хизээч яах нь ус суран хөгжихгүй. А тэгвэл Монгол замаар явна гэдэг чинь хичнээн болохгүй хэцүү байсан ч зөвч бурууч дандаа EV-г эрхэмлэнэ. А EV-г эрхэмлэнэ гэдэг чинь нөгөө эвтэй бол хүчтэй гэдэг хоосон тугай биш л дээ. Энд чи юу вэ? EV-г өөрөө хүн ёс зүйтэй мөн чанартай Монголын төлөө тэр үүрэг те одоо хариуцлага ухамсарласан хүмүүс яах нь заавал EV гэвч. Юмэг эвлүүлэхийн төлөө явна угаас эвдэлцгийн төлөө явахгүй. А гэтэл атаа хорсол харан момог гэдэг дөрвөн чанар чинь те дандаа EV-г эвдэх чанарууд байдаг. Тэр атаархлаасаа тэр хорслоосоо болж тэр харам шунлаасаа болж тэр омгоосоо болж яах нь дандаа EV-г эвддэг дөрвөн чанар. Атаа хорсол харан момог. Ийм учраас Монголын хувьцааг авч явахын тулд EV хичээж байгаа биесэн шүү. Хамгийн түрүүд атаа хорсол харан момог гэсэн дөрвөн юм дарж чадсан байж ш. Энэ дөрвөн чанарыг дарж чадаагүй Монголын хувьцааг өргөж авч явна гэхэд итгэхэд бэрх. Ийм учраас энийг дарж чадаж иж гэмээнэ те. Нөгөө талаас өвгдийн тэр залих сургаалыг чим бат дагаж чадчихээн гэмээнэ. Үнэхээр одоо өөрийнхөө энэ амьдарч явах цаг хугацаанд би Монголын төлөө өөр хүүхдийн төлөө гэдэг өөр хариуцлага ухамсарлаж чадчихээн гэмээнэ яах нь. Эндээс л яах нь. Монголын зай мандан бадрахын үндэс эндээс л эхэлнэ. Инглиэр бид нар энийг бол нэг тийм агуу дом шийдэл төлөвлөгөө зорилго гаргаад тэр том юмнаас юм Монголын зай бадрах юм бишээ. Энгийн ийм юмнаас жижигээсээ Монголын зай бадрах. А ер нь бол юу гэдэг энэ эв нэгдэл гэдэг маань өөрөө тийм ээ. Юу гэдэг гадаад дахны хамгийн их хайж байгаа зүйл гэдгийг бол бид нар сүүлийн 20 жилийн судалгааны хугацаанд ганцхан бүр хөтлөшгүй бол тогтоосон юм бол эв нэгдэл гэдэг юмас хөнгөлцгөн ахлаад юм байна. Яг л эвлэлдээ нэгтгэчихлээр гадных нь нөлөөлж чадхаа болчихсон юм. А тэгэхээр тэр энэ нөлөөлөл хадгалахын тулд яаж яж байгаа монголчуудыг заавалчгүй нэг тийм буруут нь сайн те хар цагаан одоо сайн муугар хувааж хооронд зөрчилдүүлэх хэмээг л байлгаж ил байвал яах нь чинь л өөрөө. А тэгвэл эвдэрэлцлийн үндсийг тийм ээ энэ намууд гэдэг чинь тийм ээ эвдэрэлцлийн үндс шүү дээ. Энэ олон намын тогтолцоо гэж шүү дээ. Харахад олон ургалж гээд бид тарих байгаад гэтэл олон намуудад бид нар хуваагдаад хоорондоо ингээд уралцаад байх хугацаанд гадны бодлого чинь те олон намаар орж ирэхгүй гоц нэг л бодлогот орж ирж байгаа. Дивидэ темпера гэдэг шиг биднийг ингээд ухамтаад гэж яхаар хэдүүлээ сайхан сектор нь хуваачи уул уурхайн салбарын чи идэж угаарай хөдөө аж ахуйн чи идэж угаарай а бусдын салбараас нь чи ашиг хийгээрэй хөрсөн уул эндээс чи ашиг хийгээрэй гэж ингээд бидний хоорондоо намаар хуваалцаад ингээд чи хооронд тэд нар нэгдсэн цул хүчээр орж ирээд сайхан ингээд нэгэн дээр нь хувааж идэж байгаа. Тэгэхээр тэр дивидэ темпера буюу хуваагаад эзэлээ захираа гэдэг тэр номлолыг болохоор тэд нар маш их эвтэй найрамдалтай хийж байгаа мөртлөнгөө колон улсад яах нь эв нэгдлийг эвдэх бүх л хөрсийг бэлдэж өгдөг. А энэ эв нэгдлийг эвдэх хөрсөн дээр бид нар эв нэгдэл хийх гэж юм гэдгийг ухамсарсан бол те бид ямар хүндрэл зөрчилтэй тулхаа гэдэг мэдээ төлөвлөсөн бол энийг засаж болно. Тэгэхгүй ямар ч өстэл байхгүй саад байхгүй юм шиг зүгээр эв бүрдчих юм шиг бид нар ойлгох юм. Үгүй. EV-г бүрэлдүүлэхгүй орчин дотор EV-г бүрэлдүүлж чадвал Монголын ахуй заяа гэж үүнд л оршиж байгаа. Тийм байна. Одоо ер нь яг ямар шатанд явж байна? Дэлхий дээгүүр явж байгаа одоо нэг улс орныг сүйтгэсэн Африкийн улсуудыг газар нутгийг нь ухаад сүйтгэсэн ийм олон жишээнүүдийг бид нар ингээд одоо интернетээр мэдээллийн ийм одоо нээлттэй цаг үе азаад ер нь бол бүгдээрээ л сонсчлоо мэдчихлээ тийм ээ. Тэгэд энэ яг ийм амар устгах бодлогууд чинь манай орныг бас ингээд ер нь онлоод газар нутгийг нь ухаад байгалийнхын байлгийг сүйтгээд ингээд нэг уруудуулах зам руу н орчлоо бид нар тий. Гэхдээ одоо бид нарт ер нь бол хамгаалах одоо юу гэдгийг авж үлдэх тийм орон зай гэдэг юм уу цаг хугацаа хэр үлдсэн бол таныхаар тийм амар бэлэггүй юм ярьчлаа уучлаарай. Ер нь энэ нэг талаас харцангуй ойлголт тийм ээ. Мэдээж хугацаа байвал хангалттай хугацаа. А нэг талаас хугацаа байхгүй бол бид үнэхээр хугацаа багуулж чинь тийм. Яг гэвэл эн чинь өөрөө их юм л альва юмд бол яг нь бид нар нөгөө энэ хувь цай тийм Монгол гэдэг хувь цай юун дээр мандан бадард юм бэ гэдгийг мэдэхгүй бид нар үндсэндээ одоо юу гэдэг нь хүүхэд хорог мэдлэхэд тийм
бохор юм дээр үлгэгдэж авдаг те. Хүүхдээ чинь хамгийн одоо цэвэр үлгэгдэж аваад ингээд те ингээд хамгийн цэвэр орчинд өсгөхтэй адилхан Монголын хувьд яг үлгэгдэж авах дээр хөрсөн өөрөө ариун байх хэрэгтэй байхгүй. Гэтэл бид нар Монголын хувьд яг төрүүлэх дээр үлгэгдэж авах юм бузар юм дээр үлгэгдэж тэгээд өснө гэж ойлгоод байх юм. Одоо ингээр хэлэх юм бол хүүхэд хороод мэдлэхэд те өвлийн хүүхэд нь хөдөө хоёр ганц хүүхэд ингээд мэдлэх юм бол тэр хүүхэд бидгүй нэг удаан амьдарч чаддаг байх тийм ээ. Тэгэхээр чин тэр хүүхдийн чинь яг нөгөө амьд болохын тулд дулаахан гэрт тийм ээ. Дулаахан гэрт эхийнх нь эрүүл мэндийн өрөө тий аюулгүй байж тэгжиж мэрэгжлийн хүн их барьж авч байна да. Тэрнтэй адилхан бид нар шинэ хувь зайгаа өлгөдөхдөө энэ зарчмыг ягаад мөрдөхгүй байна тий. Хүн хороод мэдлэхэд тий дулаахан гэрт аюулгүй орчинд тий эхийнх нь биеийн эрүүл байж хүүхдийг эндэлгүй авч явах дээр их баригч байж ингэж өлгөдөхтэй адилхан бид нар шинэ хувь зайгаа тийм ариун юм дээр өлгөдөх ёстой байтал бид нар бузар юм дээр өлгөдөх гэдэг юм л да. Бузар эв нэгдэлгүй ёс зүйгүй ийм орчинд энэ хувь зай өлгөдөх боломжгүй. Тэгвэл магадгүй манай Монгол те энэ олон одоо эзэн мог Чингис хааныг удаа хэлсэн байдаг шүү дээ. Одоо нөгөө одоо яагаад гэж хэлсэн мэдэхгүй магадгүй одоо ингээд те одоо нэг өгөөдө хааны удам одоо ийм болчвол яах ингээд хэн нэгэн санаанд нүүднээс илүү муу санааднаас илүү асуудал үүсүүл яах юм бэ гэж те. Гэтэл Чингис хаан өгөөдө удамд те өсөнд очивч үхэр үлээдэх, өөхөнд очив нохоо үлээдэх өгөр ус төргөөс миний удмын айл нэгэнд мөнх тэнгэрээс сайн хүмүүн сойрох бузаа гэж те. Тэгэхээр чин хэлж чинь өгөөдөн удамд те өсөнд очивч үхэр үлээдэх, өөхөнд очивч те нохоо үлээдэх өгөр ус төргөөс миний удмын айл нэгэнд сайн хүн мөнх тэнгэр хайрлах байхаа гэж. Яг энтэй чи адилхан тэгвэл өнөөдөртөө энэ олон нам нэгдэл дотор те ёстой нөгөө өвсөнд очивч үхэр үдэх, өөхөнд очив нохоо үлээдэх тийм муу нэгдэл энэ орон зай дотор ёстой мөнх тэнгэрээс нэг ариун нэгдэл хайрлах байлгүй дээ. Тэр миний нэгэнд нь те нэгэн хүмүүн те сайн хүмүүс тэнгэр хайрлах байгаа гэдэгтэй адилхан нэг л одоо тийм сайн те одоо нэгдэл байна уу хүмүүс те хаа нэг нэгдэл дотор бий болох байлгүй дээ. Тэгвэл тийм ариун ёс зүйтэй те мөн чанартай эзэн мог Чингис хааны хэлдгээр хөх Монгол мохш үгүй мөнх тэнгэр таалах бузаа гэж юу ч тохиолдсон Монголынхоо хувь зай өөр хүүхэд Монголын ирээдүйн төлөө те юунаас ухрахгүй мохохгүй урахгүй тийм зөв хүмүүс нийлээд энэ Монголын шинэ хувь зайг бий болох байлгүй дээ. Эн чинь өөрөө зөв хүмүүс нэгэн ариун голомт те ариун зүрх сэтгэлийг мөн чанартай цуглаж те Монголын хувь зайг тосож авах байлгүй дээ. Тэр хүрээнээс те тэр мөн чанараас чинь шинэ Монголын хувь зай бодрно өгөхөөс энийг идэж уухын одоо хязгааргүй шунал те энэ хязгааргүй одоо шунал хүсэл тэмүүлэл те энэ ёс зүйгүй те тийм орон зай дээр чинь яаж агуу Монголын зай үүсэх юм. Тэр хувь зай бий болох ч байгаа нь өөр ариун дагшин гэдэгтэй адилхан те ёс зүйтэй мөн чанартай язгууртай үүрэг хариуцлага уг дээдсийн өгсөн зарлагын дагуу ухамсарсан тийм хүмүүсийн нэгдлээс яах нь Монголын хувь зай мэдлэх байлгүй. Тэгэхээр энэ хэдийн манай Монгол өчнөө одоо нам одоо юу гэдэг эртний хөдөлгөөн нэгдлүүд байгаад хоорондоо үцэн ядаж бие биенээ гадаг түлхэжж хаад нэг ч гэсэнтэй зөв нэг аваа явах нэгдэл бий болох байлгүй дээ. Тэгэхээр эндээс чинь л бидний нөгөө юу гэдэг хувь цааны цэргэн мандал гэж эхлэх байх тийм ээ. Нэгэнд зөв хүмүүс гараад зөв нэгдэл гараад ирэхэд тэр 5% байна уу 50% байна уу тэрэндээ биш. Монголын ард түмэн бас зөнтэй. Монголчууд аргаар хязгаарч нэгдэхгүй гэж одоо хэлдэг байсан. Би тэрэнд бол одоо ёстой ямар ч хэрэгэлцгүй гэдэг. Яг л монголч хүн тэр зөнгөөрөө те зөв хүнийг дагна. Тэр зөв нэгдэл гараад ирсэн тохиол монголчууд тэр чиглэл дэмжин шүү дээ. Тэр нэгдэл нь гараагүй тохиолдол энэ нэг одоо те одоо юу гэдэг хязгааргүй шунал одоо юу гэдэг эрх мэдлийн төлөө те Монголын төлөө биш, ариун биш. Монголын төлөө биш. Энэ ирээдүйн төлөө биш. Энэ нэгдлүүд чинь ард түмэн яаж идэх юм бэ? Үнэхээр Монголын ирээдүйн төлөө энэ Монголын хувь зайг чин бат авч явна гэсэн тийм хүмүүс гараад бол Монголын ард түмтэрүүд зөнгөөрөө тэр ээжийг дагчмаар. Аян тэр мөн чанар бий болж иж энэ агуу ихний эв бий болж штэ. Энэ мөн чанар их эвийн дор монголчууд нэгдсэн цагт энэ хувь зайг засах юм хэцүү биш. Монголчууд ер нь бол юу гэдэг нэг тийм юм удаан магадгүй нөгөө юу гэдэг харахад ингээд айгүй удаан ойлгоод нэг тийм хойрог одоо магадгүй тэр новхон мушиг зөөлөн юм шиг байгаа тийм нэг талаа. Гэхдээ цаг нь болоход монголчууд их хинээс ч илүү тэр агуу ирчмээр тийм ээ Монголыг зэргүүлж чаддаг.
ганцхан тэр ахуй эрчмийг те авч явах тэр мөн чанартай тэр нэгдэл бий болохыг л Монголын ард хүсэж байгаа бол. Тийм болохоор энийг бол нөгөө хэн нэгний одоо хүсэл одоо юу гэдэг бодол томьёо те одоо хэн нэгний одоо юу гэдэг тархиндх одоо юмар болтын бас биш юм шиг байна. Яг бол цаг нь болоход одоо эзэн богд хэлж штэ өгөөдөн удамд те өвсөн тучивч өхөр үлээдэг. Өөхөн туч нохоо үлээдэг. Өгөр өс төрөөс миний удмын аль нэгэнтэй нэгэн сайн хүмүүнийг мөнх тэнгэр мань ах нь зайх баха гэж. Тэрэндээ адилхан Монголын зай өндөр хэмжээтэй бид нарт өнөөдөр эв нэгдэл гэдгийн мөн чанарыг зөв авч явж байгаа нэг л гараад ирэхэд аяндаа тэр чинийх нь бүхний суурь. Ганцхан эв нэгдэл гэдэг чинь юм байна. Монголынхаа төлөө, Монгол гэдэг өндөр зайныхаа төлөө, өөр хүүхдийнхээ төлөө, гал холонтын төлөө, Монголын тусгаар технологийн төлөө, Монголын сайн сайхны төлөө чин мөн чанартай тэр хүмүүсийн нэгдлийг хийсэн болохоос тань бочигнаад байгаа энэ цаг үеийн нэг төр зүрийн нэгдлүүдийг хэлээ баг тийм ээ. Тийм байна. За маш сайхан одоо биднэрт бол гоё ирээдүй харагдаж байна. Тэгээд миний урилгыг хүлээж аваад ингээд надтай элен талангуй Монголынхаа тухай, системийн ямар байгаа тухай, цаг үеийн тухай надтай хуваалцсан таньдаа баярлалаа. Чи ярихаар өшөө үлдсэн зүйл ер нь байгаа юу таны бодлоор? Ерөөсөө миний үг гэхээс илүү агуу Чингис хааны үг байгаа юм л тийм ээ. Өөрөөр бол Чингис хаан хэлсэн байдаг юм байна. Зөвийг дагаж буруугаас зайлж те зөвхөн сайныг дадал болмоо. Өөрөөрөө бол дурал үзтэй олиггүй төрөл өмнө үзтэй гэж. Тэгэхээр энэ цаг үед хичнээн хэцүү бидний уул өмслаас нь салгаад, толдуулаад, хооронд нь өш хонцон зангидуулаад, эвдэрэлцүүлээд байгаа ч гэсэн те бид хэдий энэ үед зөвхөн те зөвийг л дагаж чадах юм бол тийм ээ. Зөвийг дагаж буруугаас зайлж гэсэн ч үү. Зөвхөн сайныг л дадал болгох юм бол эндээс л бүх юмний сайн сайх юм эхэлнэ. Яагаад бол тэр зөв дадал гэдэг юм чинь те аливаа улс орны үеийн хандлагатай өөр хариуцлага ухамсарлсан тийм ээ. Нөгөө талаас ёс зүйг эрхэмссэн. Өвгдээс ахуудаа хүндэлсэн. Залуу үедээ боломж олгосон тийм ээ. Аливаа болохоор хүнийг одоо юу гэдэг сайн муугаар нь ялахгүй. Өөрийгөө бусдаас илүүд үзэхгүй. Ер нь илүүрэх гэдэг мөн чанарыг хайж те бусдын төлөө хүн гэдэг маань өөрөө тийм ээ. Тийм зүлэгтэй одоо мэд нам яв гэж те. Тэгэхээр ингэж л бид нар ёсыг сахиж явж чадах юм бол яг нь Монголын хувьд яг бол тийм хэцүү биш. Тэгэж одоо нөгөө цаг цагаараа авахгүй цаг лөхөөр авахгүй гэдэг альва нөгөө бид чинь одоо багш маань мэрэгэн одоо мэрэгдээ хэлснээр бол нөгөө бид нар муу юмны төгсөл сайн юмны эхлэл донд амьдарч байгаа шүү гэж. Тэгэхээр би энийг л бодоод байна л да. Тэгэхээр бид нар нөгөө сайн юмны төгсөл муу юмны эхлэл биш те. Муу юмны төгсөл сайн юмны эхлэл донд явж байгаа болохоор би энэ бэлгшээгээд байна л да. Яг л сайн юмны тийм ээ. Тэгэхээр утгагүй сайн сайхан бий болно гэдэг чинь тэгэж ихтэй бас нөгөө сайн юм чинь дандаа яг нь хүн цорилтыг давсангаараа яг нь сайн мэхэлдэг болохоор энэ бол 35 жил бол манай монголчуудын хувьд зэний хувьд бол нэг бодлын урт юм шиг мөртлөнгөө түүхэн хугацаанд сархилын өчөөхөн мөчлөг. Гэхдээ энэ бол их сорилтын үе. Энэ их сорилтын нэг ингээ мөчтгөн одоо нэг те 30-40 жилийн энэ хугацааг бид нар те нэр төртөө даваад дараа нь энэний дараа бид нар яах нь энэ сорилтыг давсны дараа өөр хожтой сайхан ирээдүй үлдээж чадсан тийм л түүхийг одоо бид нар биччихэл байгаа бол энэс илүү сайхан юм гэж байна тийм ээ. За баярлалаа танд.